Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас про подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан танд хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Сонгон найрхан дүүргийн прокурорын газрын ял идлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Батсүрэн оролцож байна. Бидний ярилцах сэдэв нийтэд тустай ажил хийлгэх ял түүний онцлогийн талаар ярилцах юм а. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүгд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нийтэд тустай ажил хийлгэх ялын талаар та иргэдэд мэдээлэл өгөөч. Яг ямар ялыг нийтэд тустай ял гэдэг байгаа вэ? Одоо өвчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль болон шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зааснараа нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлсгүүлгээр хийлгэх энэ ял нь бол нийтэд тустай ажил гэж ингэж хуульчлагдсан байж байгаа. Тэгэхээр нийтэд тустай ажил хийлгэх ял маань бүх нийтийн ашиг сонирхлын тулд нийтэд үйлчлэх хүрээнд хийгдэж байгаа бүхий л ажилд бол ялтнуудыг ажилуулж нийгэмшүүлэх зорилготой хуульчлагдсан ял байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль зааснаар бид эрүүгийн хариуцлага буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтныг ажилуулах байгууллагыг шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан тушаалд заасан ажиллах байгууллагын жагсаалт байгаа. Тэр жагсаалтын дагуу шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьж ялыг эдлүүлж байгаа. Голдуу аймаг нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд төрийн байгууллагуудад ажилуулж энэ хийлгэж байгаа ажил маань ард иргэдийн ашиг сонирхолд нийцсэн нийтэд хэрэгцээтэй ажлуудыг нийтэд тустай ажил хийлгэх ял шийдэгдсэн ялтнуудаар хийж гүйцэтгүүлэх ийм хэлбэрээр зохион байгуулагддаг ял байгаа. Тэгэхээр шүүхийн практикаас харахад ямар төрлийн гэмт хэрэг үйлцэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг голчлон оногдуулж байна вэ? Өнөөдөр шүүхээс эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл заасан буюу хүний бие махбодод хөнгөн эмтэл санаатай очруулсан гэмт хэрэгт голдуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байна. Дараагийн дугаарт бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг буюу эрүүгийн хуулийн 17-гийн 1-р зүйлийн нэгт хэсэг заасан энэ гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж байна. Манай дүүргийн хэмжээнд өнгөрсөн жил бид 160 орчим нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг ял эдлүүлж дуусгасан. Одоо манай дүүргийн прокурорын газрын хяналтанд 80 ялтан байж байна. 21-с 45 хүртэлх насны ийм залуу буюу эдэр насны хүмүүс бусдын бие махбодод хөнгөн охирол санаатай очруулах, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт бол ял шийтгүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь эндээс харагдах. Тэгэхээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн эдлүүлдэг вэ? Энэ талаар та мэдээлэл өгөөч. Нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг эхлээд бид ярих нь зүйтэй баг. Хууль зааснаар бол шүүхээс 240 цагаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн хүний одоо гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн байдал гэдэг ингээд харгалзсан үзээд оногдуулж байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхдээ шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажилуулах байгууллагын жагсаалтад байгаа байгууллагуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн ялтныг өөрсдөө хуваарлан ажилуулдаг. Ингэхдээ бас тухайн ялтан өөрийн ур чадвар мэрэгжилтэй тэр талаараа одоо ажиллах хүсэлт гаргах юм бол мэрэгжлийн дагуу тухайн байгууллагуудад ажилуулах ийм гэрээ байгуулж ажилуулж одоо ялыг эдлүүлдэг. Хуульд өөрчлөлт орохоос өмнө өдөрт 4 цагаас ихгүй хугацаагаар эдлүүлдэг байсан. Сая хуулийн өөрчлөлтөөр тухайн ялтан хүсэх юм бол өдрийн 8 цагийн хугацаагаар ажиллаад ингээд ялыг эдлэх ийм боломжтой нөхцөл байдал үүссэн. 7 хоногт 10 цагаас ихгүйгээ хугацаагаар ялтныг бол ажилуулж ялыг эдлүүлэх ийм байдлаар хуульчлагдсан байж байгаа. Тодорхой эрхэлсэн ажилтай тэр нь өөрөө цалин хөлс олдог ажил хөдөлмөртэй ийм хүмүүсийн хувьд ял шийтгэгдээд ирж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс орлоготой ажиллаас нь бас хөндөрүүлэхгүйгээр хагас бүтэн сайд өөрийнх нь хүсэлтийг аваад ажлынхын зав чөлөөгөөр ажлын зохицуулаад өөрөө тодорхой гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх энэ тал дээр нь бас анхаарч ажиллаж байгаа. Прокурорын байгууллага хэрхэн одоо хяналт тавьж ажилладаг юм бэ? Прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллах гол зорилго маань тухайн ялтанд ялыг завшуулах байх нэгдүгээрт, хоёрдугаарт ял эдлүүлэх гэдэг энэ явцад ямар нэгэн хүний
эрх зөрчигдөхгүй байх гэдэг энэ тал дээр голчлон бид хяналттай ажиллаж байгаа. Гурван байгууллагаас нийтэд тусдаа ажил хийх ял эдэлж байгаа ялтнуудын ял эдэлтийн байдалтай биечлэн газар дээр нь ер нь бол тодорхой хугацаанд буюу ажлын заавар цааснараа бид 14 хоног тутам биечлэн газар дээр нь очиж танилцж байгаа. Гэнтийн байдлаар бас үзэж танилцах үүрэгтэй, хяналт тавих үүрэгтэй энэ байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа. Ажил олгогч байгууллага маань тухайн ялтныг ажилуулахдаа хөдөлмөрийн нөхцөл, эрүүл аюулгүй ажиллагааны зааварчлага өгсөн байдал, тэгээд тухайн ялтныг ажиллах ажлын хувцас багаж хэрэгслээр хангаж байгаа байдал гэдэг энэ байдлуудыг бас давхар үзэж шалгадаг. Шийдвэр гүйцэтгэгч энэ ажил олгогч байгууллагатай хамтран хэрхэн ажиллаж байна уу? Ял эдлүүлж байгаа байдал нь үнэн зөв байна уу гэдэг. Ийм байдлаар прокурор бол хяналт тавин ажилладаг. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэгч бас хууль зааснаар нийтэд тусдаа ажил хийх ялыг эдлүүлэх ажиллагаанд тодорхой үүрэг хүлээдэг. Тэгэхээр энэ үүргийн биелэлтийг л прокуророос голдуу шаардаж ингэж ажилладаг да. Нийтэд тусдаа ажил хийх ялаас зайлсхийсэн тохиолдол хэрэг гардаг вэ? За хэрвээ зайлсхийсэн тохиолдолд ямар арга хэмжээ хариуцлага тооцдог вэ? Хууль зааснараа нийтэд тусдаа ажил хийх ялаас зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар бол тодорхой мэдээж хуульчлаад өгсөн байж байгаа. Өнөөдөр манай нийтэд тусдаа ажил хийх ял шийтгүүлсэн хяналтанд байгаа ялтнуудаас ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдол бол нэлээд байдаг. Тэгэхээр энэ юутай холбоотой байна вэ гэхээр Монголын одоо нөхцөл байж байгаа ганц юм цэвэрлэгийн үйлчилгээний ажил голдуу байгаад байна. Тэгэхээр энэ чиглэлийн ажлыг би ер нь хийхгүй гэсэн ийм байдлаар зайлсхийдэг тохиолдол бас нэлээд байдаг. Манай дүүргийн хувьд 2019 онд нийтдээ 13 ялтан нийт тусдаа ажил хийх ялаас зайлсхийсэн байж байгаа. Ажил олгогч бол тухайн хүн ажилдаа ирээгүй байх юм бол 7 хоног тутам мэдээллийг шийдвэр гүйцэтгэх байгууллагт хүргэдэг. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялтан яагаад ялаа эдлэхгүй эдлэхээс зайлсхийсэн бэ гэдэг асуудлыг шалгаад прокурор бас тухайн ялтны ялыг 20 ялаар солих дүгнэлтийг шүүхэд гаргадаг. Тухайн ял шийдгүүлсэн ялтны эдлээгүй ялын 8 цаг нь 20 ялын 1 хоногтой дүүцэж ингээд сольдог. Тухайлбал одоо 240 цаг гэх юм бол 8 цагаар хахад одоо 30 хоногийн 20 ял гэдэг. Ийм байдлаар ингээд шууд 20 ялаар солигддог ийм онцлогтой ял байж байгаа. Тэгэхээр нөгөө ажиллаж байгаа байгууллага бас тухайн одоо ял эдэлж байгаа хүнийгээ одоо худлаа мэдээлээд ч юм уу тий цагийн худлаа бүртгэхэд ч юм уу тийм арга хэмжээ авсан тохиолдолд тухайн байгууллагад бас хариуцлага тооцдог. Энэ ажил олгогч байгууллага маань төрийн байгууллага байж байгаа. Энэ төрийн байгууллага маань шийдвэр гүйцэтгэх байгууллагатай тухайн алтныг цалин хөлсгүйгээр нийтэд чиглэсэн нийтийн ашиг сонирхолд хэрэгтэй ашигтай ийм ажилд ажиллах үүрэг хүлээд гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр үүрэг хүлээсэн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нөгөө нийт тусдаа ажил хийх ялтныг ажиллуулахгүйгээр ажилласан мэтэр цагийн бүртгэлийг хуурамчаар бүртгэх эсвэл одоо гэрээний нөхцөл заасан ажлыг өөр ажиллаар ингээд солих тийм ээ дур мэдэн солих ийм тохиолдолд хүлээлгэх хариуцлага маань зөрчлийн тухай хуулийн 15-ын 27 дугаар зүйлгээд тэгэхээр манай дүүргийн хувьд өнгөрсөн онд нийт тусдаа ажил хийх ял шийтгүүлсэн нэг ялтны ялыг ажил олгогч байгууллагын цагийн бүртгэгч ажилтан 3 хоног ажилдаа ирэх байхад ажилдаа ирсэн гэж бүртгэсэн байсан. Энэ маань одоо багаар ботход 12 цагийн ялыг тийм ээ ажилласан гэж бүртгэсэн. Ийм зөрчлөлийг одоо прокурор танилцах ажиллагааны явцад илрүүлээд зөрчлийн хэрэг бүртгэлтэй ажиллагаанд шилжүүлээд шийдвэр ногдуулах асуудлыг шийдвэрлээ гэд эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн. Ингээд энд бол 200 мянган төгрөг хүртэл торох ийм шийтгэлтэй байж байгаа. Ингээд 200 мянган төгрөгөөр нэг төрийн байгууллагын албан тушаалтан торгуулсан ийм шийтгэл хүлээсэн байж байгаа. Тухайн хүний эзэмшсэн мэргэжил ур чадвартай нь холбогдуулан ер нь нийтэд тусдаа ажил хийх боломж нөхцөл манад ер нь хэр бүрдсэн байдаг юм бэ? Одоо бидний гол тавиад байгаа прокурор байгууллагаас барьж байгаа бодлого бидний одоо гол чиглүүлж байгаа хяналтын ажлын чиглэл маань одоо бас яг энэ чиглэл рүү байж байгаа. Тухайн хүний эзэмшсэн мэргэжил ур чадвартай нь холбогдуулан нийт тусдаа ажил хийх ялыг бас эдлүүлж болноогоо хуульчлагдсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл бас яг тэр чиглэлээр тодорхой хугацаагаар эдлүүлсэн гэх юм бол практик бас маш цөөхөн байж байгаа. Манай дүүргийн хувьд бол өнгөрсөн жилхэд 2 ялтныг л гагнуурынхын чиглэлээр сонгон архын дүүргийн засаг даргын дэрэгдэх юм төрийн байгууллагт ажилласан байж байгаа. Энэ жилээс ер нь бол бид нар мэргэжил уур чадвартай
холбогдуулаад тухайн хүнийг ажлын байранд ажилуулах тал дээр анхаарыг. Тэгээд улсын яллагч прокурор маань анхаарчны шүүх хуралдаанд ороод ял оногдуулах санал тавихдаа төрийн байгууллагуудаас ирсэн захиалгын дагуу санал тавьж ингэж оролцож байгаа. Шүүхээс бол зарим тохиолдолд тэр прокурорын саналын дагуу шийдэх тогтоолдоо тухайн хүнийг энэ мэрэгжил эзэмсэн мэрэгжил ур чадварын дагуу прокурорын тавьсан саналын дагуу тэр байгууллагт нь ажилуулъя гэсэн ийм хэлбэрээр бол зааж өгч байгаа тохиолдол гарт байгаа. Бид нар шийдвэр гүйцэтгэгчид анханасаа эрх үүргийн тайлбарлаж өгөхдөө яг энэ талынх нь бас давуу эрх гэдэг юм уу тийм ээ ийм боломж нөхцөл байгаа гэдэг талаас нь бас ялтнуудаа эрх үүргийн тайлбарлаж өгөхдөө бол танилцуулж бай. Подкастын төгсгөлд та цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөөч. Иргэд маань одоо энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдохгүй тулд яг яах ёстой вэ? Хуучин нийтэд тусдаа ажил хийх ял бол хуучин байгаагүй ял биш. Байсан ял. Энэ маань нэр томьёоллын хувьд албатай ажил хийх ял гэж байсан. Тухайн үедээ албатай ажил хийх ял гэж байхад одоо шийдгүүлж байсан хүний тоо маш цөөхөн байсан. Өөрөөр хэлбэл прокурорын хяналт, шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт нэг 10-аас 20 томоохон дүүргийн хувьд бол 10-аас 20 ялтны хэмжээнд хяналт тавьж ажилладаг байсан бол бид одоо өнгөрсөн жил 160 гэж байна тий эдлүүлж дуусна л 160 гэж байна. Одоо хяналтанд 80 орчим ялтан байна гэд. Ингээ маш их хэмжээний тоо хэмжээ нэмэгдсэн нь өөрөө шинэ батлагдсан хуульд заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгүй хариуцлагад нийтэд тусдаа ажил хийх ял бол маш олон төрлийн гэмт хэрэгт бас оногдуулж болохоор төлхөө одоо хуульчилж өгсөнтэй холбоотой. Түүнээс гадна би дээр хэлсэн эрүү гуйлийн 11-6 дахь хэсэгт заасан бусдын бие махбодод санаатай хөнгөн хохирол учруулах гэсэн энэ гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа нийтэд тусдаа ажил хийх ял шийтгүүлж байгаа нөхцөл байдал бол нэлээд их хэмжээгээр нэмэгдсэн. Хуучин хуулийн үед бол хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг маань бол прокурорын шатанд эвлэрч хэрэгсгүй болж болдог байсан. Одоо бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол шууд эрүүгийн хариуцлага хүлээх үндслэл байхаар ингээ хуульчлагдаад өгсөн учраас энэ төрлийн гэмт хэрэг маш ихээр үлдэж байгаа. За иргэдийн дунд бас нэг юм ойлголт яваад иж мэднэ. Юу гэхээр хорих ялыг бичлэн эдлэхээр энэ ял гэж ойлгоод хорхоос өөр төрлийн ял буюу нийтэд тусдаа ажил хийх ялаар шийтгүүлэхээр за би нэг бүртгүүлж нэг газар очиод хуваарлагдаа бүртгүүлдэг юм байна. Бүртгүүлээд нэг ажил хийгээд тэгээд энийг би тодорхой хугацааны дараа дуусгачдаг юм байна гэд ийм ойлголт бас байж мэднэ. Гэтэл энэ бол өөрөө ял. Ялын зорилго маань цэрлүүлэх, хохирол нөхөндүүлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой. Тэгэхээр ялыг бид яах ёстой вэ гэхээр бичлэн мөн адил эдлүүлэх ёстой. Тэгэхээр энэ ялыг одоо эдэлж дууслаа гэхэд тухайн хүний эрх зүйн байдалд ямар байдлаар нөлөөлөх вэ гэхээр нэгэнт шүүхээс оногдуулсан ял учраас одоо шүүх гэмт хэрэгт холбогдсон эсэх лавлгаа, ял эдэлсэн эсэх лавлгаа гэж гардаг. Одоо маш олон лавлгаа бидэнд асуумж хүртэл хариулт хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ нөхцөл байдалд хүртэл энэ одоо ял учраас тодорхой хэмжээгээр тухайн эрх зүйн байдалд нөлөөлөхөөс өөр аргагүй ийм байдлаар ял эдэлсэн гэдэг энэ нэр салахгүй явах тийм хэмжээнд л хүрчихэж байгаа. Ийм тоомжиргүй байдлаар хандахгүй байх л хэрэгтэй байна. За баярлалаа. Подкастын шинэ дугаар нийтэд тусдаа ажил хийлгэх ял түүний онцлогийн талаар та бүхэнд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.